Сайн байцгаана уу? Баг сургуулийн өмнөх боловсролын 2 дахь төвчний оюутнуудын бэлтгэсэн сургалтын хөтөлбөрийн бүтцийн дизайн буюу лекц 9 дугаар хичээлийн маань танилцуулгад бэлэн боллоо. Лекцийн маань агуулгад сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, бага боловсролын сургалтын хөтөлбөр, суурь боловсролын сургалтын хөтөлбөр багтнаа. Бүгдээрээ сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй судалцгаая. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилгод бага насны хүүхэд бүр бие оюун ухаан, сэтгэлээр эрүүл өсөн байж болоод өөрийн онцлог бүтээлчүүлээрээ хөгжих, бие биедар, танин мэдхүй, нийгэмшигэн чадамжийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилготой байдаг байна. Сургалтын хөтөлбөрийн зорилт 1. Хүүхэд эрүүл бие биедартай, биеийн хөдөлгөөнөө зохицуулан, аливаа үйл ажиллагаанд идэвх сонирхолтой оролцож, болзошгүй ослог эмчлээ сэргийлэх, эрүүл амьдрах дадалтай болох. 2. Хүүхэд өөрийн болон хүмүүсийн сэтгэл хөдлөл зам байдлыг танин мэдэх, ойлгох, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйл, харилцаагаа эергээр зохицуулан хүмүүстэй хүндэтгэлтэй харилцах. 3. Хүүхэд өөртөө итгэлтэй, эерэг зан чанартай, тууштай суралцах, сонирхолтой байх. Сургалтын хөтөлбөрийн агуулга нь бага насны хүүхдийн бие биедар, танин мэдхүй, нийгэмшиг хөгжлийг дэмжиж чиглэсэн хөдөлгөөн, эрүүл мэнд, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, байгаль нийгмийн орчин, хөгжим, зураг урлал гэсэн суралцсан чиглэлүүдээр хэрэгждэг байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд хөтөлбөрийн зорилго зорилт агуулгыг хэрэгжүүлэх, багшийн сургах, хөгжүүлэх, хүүхдийн сурч танин мэдэх арга үйлийг багтаан болгоно. Гэвч хүүхэд бүрийн хөгжлийн онцлог адилгүй гэдгийг багш онцгой анхаарч, хүүхдүүдийн дийлэнх нь аль түвшинд байгааг тогтоож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Сургалтын орчин нь бие биедар, танин мэдхүй, нийгэмшиг хөгжлийг дэмжсэн суралцсан чиглэлүүдийн үйлийг хэрэгжүүлэх боломжтой. Хүүхдийн бие махбод сэтгэл хөдлөл, харилцаа, сэтгэн бодох болон сурах арга барилыг дэмжсэн харилцан хамааралтай уян хатан байна. Сургалтын орчин, материаллык орчин, үеийн орчин, сэтгэл зүйн орчин гэж 3 ангилдаг байна. Хүүхдийн хөгжлийн үнэлгээ нь хүүхэд бүрт шаардлагатай дэмжлэг тусалцаа үзүүлэх, багш сургалтын агуулга, арга зүгээ боловсронгүй болгох, эцэг эх асран хамгаалагчид хүүхдийн хөгжил төлөвшлийн талаар бодит мэдээлэл өгөх зорилготой. Сургуулийн өмнөх боловсролын сургалт үйл ажиллагааны явцад хүүхдийн ойлголт төсөөлөл, мэдлэг чадвар, дадлын үнэлгээ нь хүүхэд үйлийг гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээл болоод гарч байгаа ахиц өөрчлөлт хүүхдийн давуу талыг илрүүлэх, цаашид хэрхэн дэмжиж ажиллах талаар арга барилаа сонгоход багшид баримжаа олгодог байна. Одоо бүгдээрээ бага боловсролын сургалтын хөтөлбөртөө танилцгаая. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго нь сурагчдад унших, бичих, тооцоолох, суурь мэдлэг чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ тэдний сэтгэн бодох, бие даан суралцах, зөв харилцах, ёс зүйтэй байх хандлагыг төлөвшүүлж, эрүүл чирэг бүтээлж, хариуцлагатай иргэн болгон хөгжүүлэхэд оршино. Сургалтын хөтөлбөрийн зорилт нь их хэл, үндэсний соёл, ёс суртахуун, зан уламжлалыг мэдэж, гүндэтгэх, эх орноороо бахархах, хүрээлэн буй орчноо таних, хайрлан хамгаалах хүн төрөлхтний хэл соёлоос суралцах бол авьяас сонирхол ур чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх, оюуны үйл үйлдэлийг гүйцэтгэх арга барил эзэмшиж, сурах хүсэл эрмэлзэлтэй болох, өдөр тутмын ахуй амьдралдаа харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах, эрүүл аж төрөх, зөв дадал, хэвшлийг эрхэмлэх гэсэн зорилттой байх нэ. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга нь математик, бөмбө орчин, бөмбө байгаль, англи хэлний боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, гадаад хэлийг судлах хүсэл сонирхолтой болоход монгол хэл, бөмбө нийгмийн боловсролын агуулга нь нийгмийн харилцааны бүхий л орчинд их хэлээрээ чөлөөтэй харилцах, их хэлээ дээдлэх, амьдран буй нийгмээ танин мэдэх, эх орныхоо түүх, соёлоор бахархах, өвлөн уламжилж хөгжүүлэх мэдлэг, ойлголт, хандлага төлөвшөлтэй болоход урлаг, бие тамирын боловсролын агуулга нь бие биедраа хөгжүүлэх, гоо сайхныг мэдрэх, шинийг санаачилж бүтээх, соёл, өв уламжлалаа дээдлэх, ёс суртахуунтай байх мэдлэг, ойлголт, хандлага төлөвшөлтэй болоход тус чиглэсэн байх. Сургалтын хөтөлбөрийн арга зүй. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагч дараах суралцгын стратегийг баримтлан үүнд сурагч хэрэгцээ, сонирхол, туршлага, чадвартаа суйрлан бие даан суралцах арга барилыг хөгжүүлэх, асуулт, дасгал, даалгавар зэрэг үйл ажиллагаагаар өөрийгөө сойрч хөгжүүлэх, мэдлэг бүтээх боломжийг хангах, ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох, дүр тоглох зэрэг хамтран суралцах болон оролцооны арга барилд суралцах. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш дараах багшлахуй стратегийг хэрэгжүүлнэ. Үүнд сурагч сонирхол, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асууж, ярих боломжийг бүрдүүлэх зэргээр хөгжлийг нь дэмжих, сурагчийн ялгаатай байдал, хүйс, сурах арга барил, соёл гэх мэтгийг харгалзах, ганцаарчлсан хосоор, багаар, анги нийтээр оролцох хичээл зохион байгуулалтын хэлбэрийг хослуулах, сурагчийн өмнөх төсөөлөл, мэдлэг чадварыг судалсан үр дүнд суйрлан хичээлийн арга зүг сонгож боловсруулах, сурагч гаргасан алдаанаасаа суралцах.
нь анхаарах. Тоглоом, хэлэлцүүлэг, мэтгэлзээ, дүр тоглох, туршилт, тэмцээн, төсөлт ажил зэрэг сурагч төвтэй, идэвхтэй сурах аргыг хичээлд өргөн хэрэглэх. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын орчин хэрэглэгдэх үү. За үүнд маань сургалтын орчин гэдэгт танхимын болон танхимаас гадуурх байгаль, нийгэм, соёлын орчинг ойлгоно. Сурагчийн сурах үйлийн болон сэтгэл зүйн орчин тэдний өөрөө суралцж хөгжих нөхцөл боломж бүрдүүлэхийг чухалчилна. Сургалтад хэвлэмэл, бодит болон дүрс, дуу бичлэг, цахим хэрэглэгдэхүүнийг ашиглана. Орон нутаг, сургуулийн онцлог, боломжийг харгалзан аюулгүй хямд ашиглахад хялбар, олбоцтой, гарын доорх материалыг ашиглан сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэж болно. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ. Сурагчийг онцлох явцын ба үр дүнгийн үнэлгээгээр үнэлнэ. Онцлох үнэлгээ нь сурах үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээл, түүний шалтгааныг тодорхойлох зорилгоор хичээлийн жил, хагас жил, улирал, бүлэг сэдвийн эхэнд сурагчийн мэдлэг чадвар, хандлагын түвшинг тандаж илрүүлэх чиглэдэг бол явцын үнэлгээ нь сурагчийн ахиц, хөгжлийн талаар мэдээлэл цуглуулах, суралцахыг дэмжих, сайжруулах зорилгоор хичээл сургалтын явцад тогтмол хийгдэж, багш, сурагч эцэг эхэд мэдээлэл өгөх, эргэх холбоо бий болгоход чиглэдэг. Үр дүнгийн үнэлгээ нь сурагчийн тухай хичээлийн жил, хагас жил, бүлэг сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг тогтоох, хандлага төлөвшөлт, үнэлэл, дүгнэлт өгөхөд чиглэнэ. Бага боловсролын 3-4 ангийн анги дэвших болон 5 ангийн төгсөх шалгалтаар сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт, шалгууржинг, үндслэн үр дүнгийн үнэлгээ хийдэг байна. Суур боловсролын сургалтын хөтөлбөр. Хөтөлбөрийн зорилго: сурагч бүр амьдрах ухаан, шинжлэх ухааны суур мэдлэг болон сурах арга барил, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшиж, үндэсний хэл, түүх соёлоо дээдлэн хөгжүүлэх, ардчилсан хүмүүнлэг үзэлтэй иргэн болж төлөвшөхөд оршино. Хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин амьдралд үйлдэлээ хэрэглэх, сурах хүсэл сонирхолтой, бүтээлчээр шинжлэх судлах болон сурах арга барил, сурах үйлээ өөрөө удирдан суралцах чадвартай болох, үндэсний хэл, соёл, түүх уламжлалаа хүндэтгэн өвлөн хөгжүүлэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэх, хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг иргэн болох. Сургалтын хөтөлбөрийн агуулга. Их хэл болон гадаад хэлний агуулга нь сурагчдын авьяас чадварт тулгуурлан их хэл, гадаад хэлийг сонирхон судлахад, математик, мэдээллийн технологи, байгалийн ухааны агуулга нь зохих шатны мэдлэг, чадвар, дадал, шинжилэн судлах арга барил эзэмшихэд, түүх, нийгмийн ухааны агуулга нь зохих шатны мэдлэг, чадвар, шинжилэн судлах арга барил, үнэнч, шударга, хамтаж, инэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахих соёлд суралцахад, урлаг, дизайн, технологийн агуулга нь гоо зүй, ёс суртахууны соёл, үндэсний болон хүн төрөлхтний соёлын үнэт зүйлсэд хүндэтгэлтэй хандах, хамгаалах, бүтээлч эрэлхийллийн аргаар хөгжүүлэхэд, биеийн тамир, эрүүл мэндийн агуулга нь бие бэлдар, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох, бусдын эрүүл мэндийн төлөө санаа тавих, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг ур чадвар эзэмшихэд тус чиглэсэн байх. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй. Сургалтын арга зүй нь сурагчдыг аливаа юмс үзэгдлийг сонирхон эрэлхийлэх, шинжилэн судлах, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд суралцахад чиглэнэ. Сургалтын явцад сурагчдад аливаа зүйлийг судлах, сонирхол, хүсэл эрмэлзэл төрүүлэх, бүтээлчээр сэтгэх, эргцүүлэн бодох, өөрийн бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэх, бусдад танилцуулах, түгээх боломж олгохгүйд суралцгын онолд суурилсан идэвхтэй сургалтын аргыг төлөвлөж хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын орчин хэрэглэгдэх үү? Сургалтын орчин гэдэгт танхимын болон танхимаас гадуурх байгаль, нийгэм, соёлын орчинг ойлгоно. Сургалтын лаборатори, кабинет зэрэг зориулалтын байр, анги танхимыг ашиглана. Судлагдахуйн бүрийн онцлог бүхий шинжилэн судлах болон сурах арга барил эзэмшихэд чиглэсэн сургалтын хэрэглэгдэх үү? Ажлын хуудас, дасгал, даалгавар, бодлого, төсөлт ажлыг олон хувилбартай боловсруулж хэрэглэнэ. Сурагчид авьяасаа хөгжүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах, амьдралын бодит асуудлыг шийдвэрлэх боломж олгохын тулд аялал хийх, музей үзэх, номын сан зэрэг анги танхимаас гадуур хичээллэх нөхцөлийг бүрдүүлнэ. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний дотроо онцлог үнэлгээ, явцын үнэлгээ, үр дүнгийн үнэлгээ, бүлэг сэдвийн үнэлгээ гэсэн хэсгүүдтэй байна. Үүн дотроо явцын үнэлгээ нь сурагчийн өөрийн үнэлгээ болоод сурагч хоорондын үнэлгээ, багшийн үнэлгээ зэрэг орно. Суур боловсролын 6-аас 8 дугаар ангийн анги дэвших болоод 9 дугаар ангийн төгсөх шалгалтаар сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт, шалгуур, жинк үндэслэн, үр дүнгийн үнэлгээ хийдэг байна.
Энэ бүгдээс дүгнээд үзэхэд сургалтын хөтөлбөр нь сургуулийн өмнөх бага болон суурь боловсролын төвшин бүрд суралцагчийн нас, хөгжлийн онцлогт нийцэн хэрэгжиж, мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн сурагч төвтэй арга зүй, тохирсон орчин, үнэлгээний тогтолцоогоор дамжуулан суралцагчийн ахиж, бие даан суралцах чадварыг дэмждэг. Ийхүү боловсролын төвшин хоорондын уялдаа хангагдсанаар нийгэмд зөв төлөвшсөн чадварлаг иргэн бэлтгэх суурь бүрэлдэнэ. Ашигласан ном зүй. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.